Хай. Энэ хоёр Stanley аягны аль нь ориг аль нь хөлөх вэ? Та хараад хэлж чадах уу? За хоёуланг ингээд яг зэрэгцүүлээд бариад үзэхээр угаасаа мэдэгдэж ин л да. Би саяхан бүр үнэхээр муу хойлогдсон. Энэ хөлөх нь байгаа. Би энийг төрүүлээд авсан. Тэгээд пэйж дээрээс нь зүгээр гэрээсээ гарч чадахгүй хүүхдээ харж болохоор зүгээр л захиалаад авцсан. Тэгсэн чинь ингээд айгүй хөлөх юм ирсэн. Тэгээд дараа нь оргийг аваад харьцуулсан чи бүр шаал өөр байд юм. Хүмүүс тэгээ мэдгүй явж байт юм хамгийн гол нь. Хөлөх юм аа яг оргийн үнээр үнэтэйгээр нь аваад тэгээ яг оргийг хэрэглэж байгаа л гэж бодоод явд юм. Тийм болохоор ингэж хөлөгтүүлэхын тулд ямар ялгаанууд байна вэ гэдгийг энэ бичлэгээр харуулъя. За хамгийн ихний ялгаа нь болохоор энэ тагийг ингээд бүрэн эргүүлээд хаахаар яг энэ ууж байгаа хэсэг нь эннийхээ яг урд нь таардаг. Энэ болохоор энэ нэг далийн мөрөө барилан ч гэсэн ингээд далийн харагдаж байгаа юм байна. За хажуу талаасаа бариулыг нь харахаар энэ ориг нь болохоор энэ дээр ийм чангалдаг юмтай гэх юм уу 6 талтай. Энэ болохоор тийм байхгүй. За доотлын хэсгийг харах юм бол энэ доороо юм баркод байгаа. За энийг нөгөө утасны камераар уншуулах юм бол за энэ ориг нь болохоор яг official сайт руу нөтөлж илээ. За энийг уншуулахаар болохоор юу ч гарч ирэхгүй байл. За тэгээд энэ доороос нь энэ аягны доор байгаа энэ тойрод байгаа бичгийг харах юм бол энэ бичиг ингээд цаашаа ингээд сийлэгдсэн юм шиг ингээд тэмтэрч болдог гэх юм уу? Одоо тийм байна. За энэнийх болохоор зүгээр ингээд принтерлцсан. Ямар ч тийм доошоогоо ингэж сийлцсэн юм шиг юм байхгүй. За тэгээд энэ сордог хэсгийг нь онгойлгоод харах юм бол эндээ юм жижигхэн нэг юм бөөрхий тэгээд юм жижигхэн юм байгаа. За энэнийх болохоор юм нэлдээ том хар. За тэгээд энэ том хар ирзэнийг ингээд онгойлгоод харах юм бол бүр доошоогоо хүртэл ингээд цул энэ нэг хэсэгтээ ингээд цул соруулныхаа энэ хүртэл ингээд цул нэг ирзэн байгаа байхгүй. За энэнийх болохоор эндээ юм жижигхэн юм байснаа. Ингээ харахаар тэрийг хүн тэндээ ингээд дуусчихна. Энэ миний ирзэн байхгүй. Зүгээр ингээд дуусчихжээ. Тэгээд ус хийгээд ингээд доош нь яхаар энэнгөөр ингээд хаацсан байсан ч гэсэн тусаад гоожод идэм лээ. Энэ бол тех боломжгүй юм лээ. За тэгээд энэ соруулыг гаднах соруулынх нь хэлбэрийг харах юм бол энэ юм зөөвөн дуу бөөрхий ямар гэдэг л юм чинь зөөвөн гэдэг лөө. Энэ болохоор юм сони хэлбэртэй юм лээ. Дөрвөлжин дүү юм хэлбэртэй. Ялгаа нь харагдаж байна уу? За тэгээд энэ нөхөө таглаж байгаа энэ нэг шовгор юм нь болохоор энэний болохоор юм point гэх юм үзүүртэй юм шиг хэлбэртэй. Энэ л болохоор нэлээд юм биетэй яг юм хэлбэртэй гэх юм уу? Бүдүүн юм байлээ. За тэгээ жоохон онгойлгоод харах юм бол энэ ингээ хар өнгөтэй ирзэн жиргэвч ирзэн хар өнгөтэй. Энийг жиргэвч ирзэн цагаан өнгөтэй байна. За энэ хоёрын тагийг харах юм бол за оргийнх нь таг нь болохоор юм нэлээд зузаан. Эндээс энэ хүртэл гээд ингээ үзэхэр нэг иймэрхүү зузаан юм мэдрэгж байгаа байхгүй эндээс энэ. За хулхийнх нь таг нь болохоор бүр ингээд бүр хамгийн дээшигээ хүртэл нь явцсан юм нимхээ юм байна. Тэгээ эндээ юм нэг дөрвөлжин зүгээр юм хэлбэртэй юмтай. Энэ л тийм дөрвөлжин хэлбэртэй юм байхгүй. Бараг цаашаа байгаа сте тий. За тэгээд энэ оргийнх нь тагных нь энийг харахаар энэ хийц материал нь байна. Тэгээд яаж одоо юу яах вэ? Энэ дөрөв мөрөөгөөд энэ бич материалын код нь. Тэгээ энийг яаж ингэж юу яах вэ? Юу гэдэг л энэ чинь. Дахин боловсруулах уу? Энэ төргээ бүх мэдээлэл нь байж байгаа энэ дэр. За энд бол тийм юу ч байхгүй. За тэгээд соруулыг харах юм бол хулхин соруулны тэгшгэн байна. Оргины юм дали зүсэлттэй юм байна. За миний энэ хулигтуулсан газар болохоор яасан гэхээр яг зарахтаа оргийнх нь зургийг тавиад оргийнх нь үнийг тавиад ориг гэж хэлээд оргуу гэж асуугаад тахад бүр ориг гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээд яг хүргэж ирэхдээ ингээ хулхийг авчирсан. Тэгээ яалтчгүй төлбөрөө төлцөн хүлээгээд авсан учраас буцаадгүй юм лээ ерөөсөө. Тэгээд хогч нь болоо дуусна юм лээ. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр хэрвээ онлайнаар авч байгаа бол тухайн зүйлийн видеог нь харъя. Алуу яг бариад харуулж байгаа, задлаад харуулж байгаа гэд видеог нь харна. За хэрвээ тэр газар маань оргийг зарж байгаа гэж бол яг албан ёсны газраас нь авсан тэр баримтаа үзүүлээч гэж хэлж болно.
За тэгээ ирэхээр нь сайн шалгаж байгаа дараа нь мөнгөө шилжүүлэх ёстой юм байл шүү. Нэрэ хайрцаг нь харуулахаа мартсан байна. Угаасаа хайрцагнаас л андчгүй байсан юм байна л дөө. Хулх нь ийм яажгүй болсон ийм хайрцагтай ирсэн. Тэгээд өнгийг харуулсан энэ дээр нь болохоор пандан purple гэнүүд. Ийм өнгө юусоо байдгүй юм билэ. Сайтан дээр ийм өнгө байхгүй учраас. За энэ болохоор ийм lilac гэдэг өнгөтэй. Тэгээд яг өнгө нь official site-ийн өнгөтэй таарж байгаа байхгүй. Тэгээд хайрцаг нь ч гэсэн яг ийм муухай болоогүй гэх юм. Ийм байсан шүү. За видео үзсэнд баярлалаа.